За гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс DJI-ийн T70 гэсэн загвар бүхий 80 сая төгрөгийн өртөгтэй энэ дроныг одоо хүлээлгэж өгж байна. Бүү бас саяны хүрээнд. За энэ маань нэг дороо 70 кг-ийн даацтай. За тэгээд ус болон бусад одоо зүйлсийг тээвэрлэж гал унтраахаас гадна хүн хурж болохгүй байгаа эрсдэл нөхцөл байдалд бол бас хурж ажиллах, хоол, хүнс, эм одоо хэрэглэгдэхүүн бусад зүйлсийг хүргэх, хүн тээвэрлэгч гэдэг юм те ийм одоо бас боломжтой ийм дрон юм байгаамаа. Тэгээд онцгой байдлын газрын хамт олон маань 6 сарын 1-ээс эхлээд 9 сарын 1 хүртэл үер усны осол эндэгдлийг бууруулах хүчин сэргийлэх ажлыг одоо зохион байгуулах, ард иргэдэд үйлчлэгээ үзүүлэх энэ ажлаа бол эрчимжүүлээд эхэлсэн байгаа. За тэгээд мөн галт төмрийн эрсдлээс сэргийлэх одоо бусад одоо хураачлын улирлалт үүсдэг нөхцөл байдлыг бууруулахад бас ажиллаж байгаа. Тэгээд энд нь бас нэмэр тус төхөн болно гэж энэ одоо дроныг гардуулж байгаамаа.